Намасте. Энэ хоёр хүн намайг гинтл ингээд дагуулж авчлаа зав. Bear. Bear. Yes, bear. Би ч амар гэгэрцэн харагдаж байна уу? Би гэгэрсэ. Яа энэ халуун чинь би чадахгүй мэн. Өглөө. Яа юу гэгэр. Дараагийн хот руу явах гээд онгоцондоо суудсан. Одоо domestic flight болчихж байгаа байхгүй. Улс дотор хот хоорондын нислэг. Бубнешвар гоёла айгуу шашинтлаг хот байла. Цогон талдаа суучлаа. Би нэрээ цогон талд суугаа айгуу дургу. Хэцүү байдаг. Эхний удаа онгоцон суугаад цогон талдаа байвал гоё. Гэхдээ дараагийн нислэг нь яг айл талдаа буюу одоо зах руугаа байвал гоё байдаг. Ялангуяа урт нислэг бол 0 мөл ороход айгуу амар. Тэгэхгүй болоод үндсэнгөө хүмүүсийн дундуур баймаа болж байгаа айгуу тухгүй байдаг. Гэтэ яг нэг цаг нисэх юм байна. Энэ онгоц одоо хот хоорондын онгоц бол юу юм бэ? 2 игнэтэй 3 суудалтай, 1 игнэндээ 6 суудалтай гэсэн үг. Тэгээ килограмм болохоор 15 кг, том ачаан, жижиг ачаан 7 кг. Тэгээ бид нэр одоо нэмэлт төлбөр төлүүлээд 25 кг-аараа явж байгаа. So pretty. So pretty. Namaste. Thank you. Oh, thank you so much. So cool. Бид нар одоо ингээд яг очих газар очиж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь бидрийг ийм VIP bus, right? Correct? Ийм VIP bus гэдэг юугаар хот руугаа явах гэж байна. Яг монголчуудтай адилхан үндэсний хувцас өмссөн хүмүүс ингээд тосч гин. Тэгээд айгүйх телевизийнхэн ирсэн бас амар их яриа авч маадсан. Тэгсэн ингээд бидрийг нэгээр нь ингээд зураг мураг авахлаад би ч сая танихгүй нэг залуутай зураг авахлаад тэр одоо онгоцны бодол дээр байгаа хүмүүс нь бүр амар хараад холоос бичлэг хийгээл. Айгүй том юмд яваад байгаа юм ба штэ тэрийг одоо л мэдээд байгаа юм ба штэ би. Тухтай сайхан аялж гинөө. Тэгээ урдаа ингээд тусдаа дөрөвний судалтай хойно юм хоёр хөрхийн буудантай байгаад байгаа хгүй тэ буудан дээр ингээ хөвтөж явж болно айгуу тухтай юм байна. Ингиж гоё тухтай авч явж ин биднийг би ер нь яг энэ карьертаа одоо ингэж олон улс руу өөр одоо контент бүтээгчтэй хамт явна гэж төсөөлж байгаагүй нэгдүгээр хоёрдугаарт тэр нь зүгээр нэг юм бас брэнд ч юм уу тийм юм биш бүр яг юм улсаас нь тэгж явуулна гэж бас бодсонгүй. Одоо энэ чинь энэтхгээс зохион байгуулж байгаа ажил байгаа даахгүй юу? Аялал жуулчлалын яамнаас. Тэгээ нийт 10 билүү 11 орноос 2 контент бүтээгчдийг урьж авчираад байгаа байхгүй юу. Тэнгүүд ингээд Монгол дахь энэтхэгийн элчин сайдын яамнаас нь одоо ингээд сонгогдоод тэгснэ ингээд амар хөрхөр хүмүүстэй танилцаад төрөл бүрийн хүмүүс байгаа байхгүй юу. Дан аялын влог хийдэг ч юм байна, дан хоол хийдэг ч юм байна. Тэгээ энэтхэгчүүд миний тэр бодлоор батлагдаж байна. Супер nice хүмүүс юм. Үнэхээр ээлдэг. Айгүй илгэмсэг хүн ухтаж авах дуртай, хүн дайлах дуртай. Энэ хүмүүс чи бидрийг бүр амар ухтаж аваад нэ. Сүүлдээ бүр нөгөө би зүгээр айгу зожиг бүр санаа зовоодох юм. Тэгээд энэ одоо энэ тухтын юм болохоор бүр сүүлдээ будаатай тавьж өгд юм байна. Цухтах гэж би бүр ингээл бүр игнээ юм сүртэй зөө тэрийг бүр санаа зовоод бичиж чадсангүй. Аэропорт дээр тоссноос ч амар байла. Юм сүртэй. Гадаа нь ингээл бөмбөртөө цаашаа орсон чинь ингээд битүү игэнсэн жоохон хүүхдүүд байгаа хгүй лам хувцас өмссөн. Тэгээд ингээд огтуд байгаа. Тэснэ ингээд сарнаа өгөөл будаа ингээл тэгэл дахиад нэг юм ус өгөөл тэгэл дахиад ингээл игнээд баах юм хүмүүс ингээд ээлжлээд хүлээсэн. Жоо амар байлаа бас. Гэтэ үнэхээр сүртэй хөгтөж авд юм байна. Одоо юм идэх гэж. Эндхийн ресторан болохоор ийм юм байна.
Нөгөөд маань орж ирж байна одоо ингээд. Энэ цөөвөн шиг юм байсан. Энэ дахиад мэдгүй. Эндхийн хоолнд нь бол ямар сайн байгаа юм бэ? Энэ тирамису байна. Энд сүтэ будаа байна. Thank you. Excuse me, everyone. Please enjoy your meal, and after your meal, you can proceed to the front desk. Just show your passport, and then provide you the room key. All right, very simple. And you'll. Энэ будааг нь авч болох юм бол яг нэг юм будаа байгаад. Оо. За намасте. Pineapple-тай салат гэсэн заяа. Гоё. За энэ болохоор spicy fish гэсэн. Нэг тийм spicy малгай. За дараагийн амс үзэх юм. Энэ уламжлалт талхан гинэ. Энийг би нэг шууд амс үзээг амс үзэх тийм. Зүгээр л гамбэр нь. Таамттай. Ийм өндөг байсан заяа. Ийм өндөг нэг соосонд дарц зэвийг амс үзээ. Халуун юм байна. So good, so delicious. Oh guys, бисээ хоолоо идэ дуустсан заяа. Энэ тирамису. Урээр гоё. Амар гоё. За дараагийнхаа хоттой ирсэн. Тэгээ буудалтай орчлоо. Буудлынхаа өрөөг танилцуулъя. Амар хөрхөр байна. За ингээ үүднээсээ эндээ шууд ингээ шкафтай. Тэгээ энэ хэсэг дээрээ юм хөргөгчтэй цай ус уудаг юм байна. Safe. Дээр хувцсны эндүүтэй. Тэгээ шууд ишээ эргээд ариун цэврийн өрөөнд байна. Ийм том урт толтой. Эндээ ингээ алчууруудаа тавьсан байна. Тэгээ эндээ ийм шүршүртэй. Тэгээ эндээ ширээтэй. Тэгээд ингээ орон бүр 5 унтахаар юм томор. Тэгээ night stand нь юм байна. Тэгээ эндээ хөрхөн буудантай. Тэгээд ишээгээ view. Гэхдээ ч хамгийн гоё юмыг харуулъя заяа. Хаалганаас гараад бүр үнэхээр супер view өгтөн. Гадаад ихтэй бүр аим шиг халуун байна 41 градус. Яг юм болох гэж байгаа юм шиг санагдчих. Тийм болохоор орё. За буудлынхаа өрөөнд би массаж хийх гэж байна. Цусны хэрэгэл сайжруулах, булчин суллах, нуруудаал айгүй хөшөөд байгаа. Гоё хөлний улаа, гоё гай бариулмаар байна. Ямар ч гэсэн 6600 рупи гэж юм. Монголд байхдаа массаж хийлгэе гэж бодож хэдэн сар юудаас хийлгэж чадахгүйсэн энэтхэгт ирээд хийлгэх ёстой байж л тээ. За массажны дараа зүгээр л миний биеийг айгүй хийлж талаад илээд тос түрхээд тэгээд скрабдаад л дуслаа. Массаж нь 10-аас 4. Бүр маш зөөлхөн, хитрхий зөөлхөн байлаа. Бүр унтах гад байлаа. Тэрнээс жоохон чанга байвал дуртай юм байна би. Хитрхий чанга биш. Тэгээд скраб нь бол үнэхээр гоё л дайр сул супер гоё юм. Тэгээд жоохон overrated гэж дүгнэлээ. Тэгтээ яах вэ? Өглөөний мэнд цаг одоо 8 цаг 9 минут болж байна. Бодгая гэдэг хотын аялал эхэлж байна. Өчигдөр амарсан. Say hi. Morning. How did you sleep? It was good. Yeah. Land of enlightenment, or the place of enlightenment. Attained enlightenment. За эхний газараа ирчлээ. What is this place called? Japanese temple. Great Buddha statue. And it's built by the Japanese people. And it's inaugurated by His Holiness Dalai Lama in 1989. Oh, sorry. Okay. Япон хүмүүс энийг барьсан гинэ. Ямар том будтай вэ? Outfit of the day. Top Zara. Энэ юбг Солонгос дахь авсан. Хөл нүцгэн, цүнхэн хэвээрээ. Энэ шил нь болохоор зайсан стараас авсан. Тэгээд болсон. Тэгээд энэ болохоор ингээ хоёр алгаа дээш нь харуулад завилт цугаад газар руу ширтээд бясалгал хийж байгаа буддагийн дүр юм байна. Тэгээд эргэн тойронд нь бас ингээд лам нарын хөшөө байна. Ер нь буддын шашинд ийм хүрд
айгүй чухал юм шиг байна. Би энийг бол сая л мэдэж авлаа. Тэгээд хөшөөнийхөө хашаан дээр ингээд хадаг шиг юм ингээ уйцсан байт юм байна. Занглаад. Okay, thank you. За сая бид нар Бодгаягийн музей орлоо. Тэнд нөгөө зураг бичлэг хийж болохгүйгээд тэг яг юм ориг одоо олдврууд байдаг. Ердөөсөө хуулбар байхгүй, дүр амьдлан байхгүй. Одоо эвдэрхий олдврууд байгаа хгүй. Яг юм бүрэн бүтээл олдвор айгүй ховор. Одоо заримийнх нь толгой нь олдоогүй, заримийнх нь гар нь олдоогүй ч юм уу тиймэрхүү. Тэгэд би сая ойлгосон юмнуудаа гялс хуваалцаа гэж бодлоо. Хинду шашинд 3 бурхан байт юм байна. Нэг нь бүхнийг бүтээсэн бурхан. Нөгөөт нь болохоор бүхнийг тэтгэдэг бурхан. Тэр бүтээсэн юмыг одоо хайрлж, арчилж, өсгөж, ундалдаг. Тэр бурханыг Вишну гэдэг. Тэгээ нэг бурхан нь болохоор бүхнийг сүйтгэдэг бурхан гинэ. 3 бурханых нь би нэг нэрийг л цээжилсэн. Нөгөө Вишну бурхан. Тэр нь болохоор нөгөө хайрлж ундалдаг бурхан гинэ. Тэр Вишну бурхан нь одоо дэлхий дээр ирэхдээ одоо юм махан бие дэрэх ёстой шүү дээ. Тэгэд нийт 14-ээр иржсэн гэж юм. Тэгээ тэрнийх нь болохоор Кришна, Будда гэх тэгнэ. Тэнгүүд Буддын шашин ч өөрөө хинду үгээс одоо гаралтай гэсэн үг. За бичлэг хийж байхдаа хэд хэдэн зүйлийг ингээ факт чек хийлээ. Яагаад тэгэхээр би нөгөө энэтхэг хүнээс сонсож байгаа. Тэгээ зарим үгийг ойлгохгүй угаасаа дуудлага акцент төр нөөр болохоор тэгээ дээрс нь аягүй олон нэг бурхны нөгөө нэр хэлээдсэн болохоор ингээ ялгаж салахгүй тэгээд хэд хэдэн зүйлийг буруу ойлгосон мэн тэргийг ялц засахгүй болохгүй. За нэгдүгээр хинду шашин, буддын шашин бол баг нэг гэд ингээ хэлсэн байгаа шүү дээ. Тэг ер нь бол ведийн шашин гэж нэг юм шашин байсан юм байна. Тэр шашны уламжлал дээр суурилсан хинду шашныг дагдаг гэр бүлд ийм будда төрсөн юм байна. Ориг нэр нь Сидхарта. Тэг дараа нь будда гэдэг нэртэй болсон. Тэгэд ер нь бол яг одоогийн хинду шашин тийм үү гэхээр бас ингээд ташаа ойлголт заяа. Ягаад тэгэхээр ведийн шашны уламжлалт дээр суурилсан тухайн үеийн хинду шашин болохоор яг юм кастын давхаргыг дэмждэг тийм одоо үдэл сурталтай байсан байхгүй юу. Тэгээд буддаа нь өөрөө болохоор би одоо гэр бүлийнхаа дагж байгаа энэ шашны урсгалыг дахгүй. Одоо юм кастын давхаргыг ингээд халмаар энэ бол муу зүйл. Тэгээд non violence буюу юм хэрцгийлэл гэдэг зүйл нь байх ёсгүй. Compassionate буюу энэ нэмжин сэтгэл байх ёстой гэж итгээд тэр зүйлийг гоё ингээд түгээгээд тэг өөрийн гэсэн шашны урсгалыг ингээд гаргасан. Тэгээд ер нь л Вишну бурхны дүр аватарууд ингээд 10 байдаг гэсэн штэ. Тэгээд яг буддаа болохоор 9 дахь дүр гэсэн ийм итгэл үнэмшил байдаг. Тэгтээ бас нөгөө талаараа буддаа бол ердөөсөө ингээд хинду шашны те хиндугийн бурхтын аль нэг дүр нь бишээ гэдэг тийм итгэл үнэмшил бас байд юм байна. Тэгтээ нөгөө нэг одоо юу гэдэг хинду шашин яг одоогийн шашин шигээ болоход буддаа айгүй их одоо хувь нэмэр үзүүлсэн гэдэг болохоор хинду шашныг дагдаг хүмүүс буддаа хинду шашныг шинчилсэн гэдэг утгаар нь айгүй гоё юм хүндэлж үздэг юм байна. Хүндлээд тэгээд Вишну бурхны 9 дахь дүр гэж харах ингээд дуртай байд юм байна. Айгүй сонирхолтой юм бас олж мэдлээ. Раху кету гэл нөгөө астролог, natal chart-ын дээр уншуулахаар гарч ирдэг байхгүй юу? Тэр Раху кету нь чөтгөр байсан юм байна хинду шашинд. Тэгээд нөгөө бурхтууд ч нөгөө мөнх амьдрах гад Вишну бурхан юм. Дараагийн буруу ойлгосон зүйл нь болохоор Раху кету хоёр ах トゥ чөтгөр гэсэн чинь ингээд нэг чөтгөр байсан юм байна. Вишну бурхан дээрэс нь нөгөө нар сарны бурхан ингээд тэр бурхад нийлээд юм мөнхийн одоо мундаа авах гад тэгээ байжсэн чинь одоо нэг юм чөтгөр дөрөө хувилгаад тэгээд яг нарны бурхан сарны бурхан хоёрын гол цугаад одоо тэр мөнхийн усыг уух гэжсэн гинэ. Тэгсэн чинь нар сарны бурхан нь тэрийг ажиглаад тэгээд тухайн үедээ Вишну бурханы нэг аватар одоо эмхтэй төрлөөр төрсэн байсан. Тэр бурханд ингээд ховлоод нар сарны бурхан нь тэгсэн чинь яг ууж ахтан толгойг нь тасцсан. Тэгээд тасарсан толгойн би энэ Раху, толгоноос доошх би энэ Кету гэж нэрлсэн юм байна. Гэт ингээ хоёр тустай биетэй юм шиг болчихж байгааз. Тэгээд одоо ер нь бол өшөө аваад гэх юм уу, нар сарны бурхтад ийм одоо юм ата хорсолтой байгаад тэгээд нар сарны хэртэлт болдог гэж бас үздэг юм байна. За тэгээд Раху Кету нь болохоор Рахун толгой нь Кетун сүүл нь зурхаа дээр юг бэлэгддэг вэ гэхлээр сүүдэр гаргууд гэж явдаг. Тэгээ би бибинээс яг 180 градусын зайтай оршдог. Одоо 180 градусын хол гэх юм уу? Яг эсрэг өдөөдөөсөө харсан гэсэн үг. Тэгээ Раху буюу толгойн юг бэлэгддэг вэ гэхлээр шуунал, хүсэл, тачаал, тиймэрхүү материаллаг, тиймэрхүү зүйлүүдийг бэлэгддэг бол Кету буюу сүүл нь болохоор илүү сүнслэг зүйл рүү чиглэдэг. Материаллык зүйл битээ шундонд гэдэг юм. Тэнгүүд энэ хоёр хамтдаа нийлээд юу нь бол үйл үрийн занглаа, өнгөрсөн амьдралаасаа одоо яг ямар хичээл авах хэрэгтэй байсан, өнгөрсөн амьдралтаа яг юу хийсэн, тэнгүүд ирээдүйд яг ямар байх хэрэгтэй гэдэг ингээ хамт хослуулж илэрхийлдэг гинэ. Тэр нь бол карма ч угаасаа яг хинду шашнаас одоо айгүй том гаралтай гэх юм уу? Яагаад гэхлээр одоо зарим шашинд болохоор хүн ингээд хүн төрлөө олж төрнө гэдэг чинь айгүй буянтай зүйл гэсэн үг гэж явдаг бол хинду шашинд хүн төрлөө дахиж олж төрөх нь өмнөх амьдралаасаа нэг зүйлийг сураагүй, нэг алдаагаа дахин давтсан байна. Тийм болохоор чи дахиад нэг сурах хичээл байна да. За дахиад нэг хүний амьдралаар амьдрдаа. Тэг кармагаа эдэлтэй гэсэн ийм итгэл үнэмшил байдаг.
Ер нь бол одоо ингээд дахиад удирж байгаа гэсэн үг ангаар ярих юм бол чи дахиад за 7 дугаар ангиас удирлаа чи дахиад 7 дугаар анги одоо сурандаа гэсэн үг гинэ. Тэгээд албаар одоо яг тэрийг чи ойлгуулах, кармаг чи идлүүлэх одоо яг чи ийм хичээл сурах ёстой гэдгийг чи ингээд бэлтгэх тийм одоо хувь тавилантай төрүүлдэг гинэ. Гэр бүл, ажил, хамт олон харилцаа. Тэнгүүд зарим нь болохоор жишээгээр заяа. Өнгөрсөн амьдралдаа нөхөртөө ингээ айгуу дарлуулдаг, дуу хоолойгоо даруулдаг, хамаг одоо амжилт хийсэн зүйлийг нөхөр нь ингээ булаадаг, тэг би хийсэн гэж хэлдэг тийм амьдралтай байсан. Тэр хүний карма нь болохоор одоо карма гэж заавал муу зүйл мөл биш шүү дээ. Тэстэй хүртэх мөрт ч юм уу. Тэгээ тэр эмэгтэй дараа амьдралынх нь карма болохоор дуу хоолойгоо зөрөгтэй илэрхийлж чаддаг байх, дуу хоолойгоо даруулдаггүй байх, өөрийнхөө хийсэн юм тийм би энийг хийсэн гэд гой бахархалтай хэлж чаддаг байх. Тийм зүйлийг сургах гэдэг ийм одоо чинь амьдралын хичээл байж болно. Тэгээ тэрийг энэ амьдралдаа биелүүлж чадаагүй бол дараа нь амьдралдаа дахиад хүчээр тийм дуу хоолойгоо өргөх ёстой, өөрийгөө баталж харуулах ёстой ч юм уу тийм амьдралаар амьдруулдаг гэсэн үг. Зарим хүний хувьд одоо хүнээс салж чадахгүй бах тий. Салж чадахгүйгаасаа болоод эсвэл тий муухай зүйлийг уучлсаар байсан нь одоо хичээл нь тэнгүү дараа амьдралдаа буруу зүйлийг шууд таниад тавьж явуулж чаддаг байх, шууд салж чаддаг байх. Тим зүйлийг биелүүлж чадвал яг карманы чи одоо бүх юм ингээ биелээд чи одоо дахиж хүн төрлөө олохгүй ингээ амар амгалан болох гээд байна. Ч юм уу тиймэрхүү айгүй олон хичээлүүддэг гэсэн. Тэгээ энэ амьдралын чинь карма юу вэ? Хүнд туслах магадгүй те эсвэл үннийг хэлдэг байх, эсвэл буруу зүйлийн төлөө тэмцдэг байх, эсвэл салж чаддаг байх, эсвэл зөрөгтэй морөгтой байх. Тиймэрхүү одоо олон тийм хичээлүүд байдаг бахнаа. Ер нь шашин, бүх шашин агуу юм уу? Бүх шашин угаасаа дэлхийн бүх өнцөг буланбор тодорхой хэмжээгээр байж л байдаг. Би бол бүх шашныг хүндэлдэг. За дараагийнхаа сүм дээр ирсэн энэ бүр үнэхээр супер цагаан сүм байна заяа. Тай сүм. Oh my god. Энэ юм гялтгар сүм байна. Наранд бүр ингээ үнэхээр гоё ирэгдсэн заяа. Хата 40 хэдэн градус баг чаа. Хөл. Яа. Хөл нүцгэн цемтэр явж байгаа байхгүй юу? Аймаг сүмсч ирэх юм байна. Нэтгэд ирэх гэж байгаа хүмүүс. Ер нь сүм рүү орж байгаа бол гутлаа тайлах юм байна. Ялангуяа гадаа байдаг сүм рүү орж байгаа бол дандаа юм чулуун. Яа, залуусаа би энэ алхаж байгаад хөлнийхөө уулыг түлчлээ. Тэгээд ууг нэнд амар гоё газар ирсэн байгаа байхгүй. Даанч би яг энэ буланд ингээд цаашаад ирсэвчгүй. Нараа. Ингээ яг сүүдрэн дээр хөлөө тавьсан зогсож байгаа байхгүй юу? Ингээ хүмүүс ингээ сүүдэр бараадаад алхаж байна. Угаас амар халуун байна. Гадаа бүр үнэхээр халуун байна. Сая хөл түлэгдээд улмаан түлэгдээд тэгээ өдрөө болоо нэгээс идчихэд нар дараагийн газар руу явна. Одоо ингэж амарж байгаа хоорондоо дүрснүүд явж гисэн хуралчлаа. Тэгээ жоохон катлж идэм үү гэж бодлоо. Тэгсэн чинь эндхийн нийтийг бас MacBook-ийн CapCut голоод байна. Яагаад голоод байгааг бас ойлгохгүй байна. Тэгээ бас нэг влог байгаа байхгүй юу? Би нөгөө 14 хоног баримтат календар ажилласан гэсэн чинь тэрийг яг өмнөх влог дээр болохоор ингээ ердөөсөө илүү тутад дүрс харуулаагүй. Энэ удаад болохоор бүр яг яаж ажилласан, хинтээ ажилласан, яасан хийсэн гэд англи хэл дээр бүтэн влог идэлгээд. Do not judge the faults of others nor what they did or did not do. Check what it is right or wrong for you to do or not to do. Айгуум сүсэг бишрэлтэй хүмүүс энэ итгэх бол заавал зорж үзэх ёстой улсуудын нэг юм байна. Тэгээд бас йог хийх дуртай хүмүүс ирвэл гоё юм. Угаасаа йог ч хин дугаас гаралтай шүү дээ. Сүмэн дотор чи ингээд одоо лам нар мөрөглөө иж ин номоо уншиж ин айгүй олуулаа бүгд нэгэн зэрэг нэг номыг уншиж ин яг ардан зогсоод нэг залбирчаад тэгэд ингээд харсан чи миний хажуу зогсож байгаа хүмүүс ингээд бүр нүдэн анцсан заяо ингээд гараа хавсарсан ингээд үнэхээр гоё ингээд чин сэтгэлээс ингээд залбираад байгаа байхгүй нэг мэтгэлийн өмшөлтэй
амар юм хайр хүрсэн мэдрэмж авлаа. Бүр айгүй сонирхолтой experience болоод байна. Энэ хоёр хүн намайг гинтл ингээд дагуулж авчлаа. За энэ хамгийн чимээгүй нэг юм ганц хоёр л хүнтэй. Тэгээ энэ хэсэг рүү намайг нэг лам ах дагуулад ороод ирлээ. After doing meditation, fourth week this place. Энэ хонхтой газар дагуулж ирээд тэг би одоо чамд майн уншиж өгнө гэд тэгэд би ингээд залбирлаа. Тэг надад ийм 5 4 тайлбарлаж өглөө. Хэрцгий зүйл хийж болохгүй. Талархсан бол бусдаа тусал. Тэг 3 4 5 дахь хин ойлгосонгүй. Дахиад өөр газар руу явна гэд дагуулж авчлаа. Яна манай чад намайг хайгаад автобус руугаа явах гэж яах вэ яана. Би чи нэтгэх дээр 7 хоног чимээгүй бясалгал хийж үзье гэж бододсон шүү дээ. Хийж чадах юм шиг санагдаж байна надад. 7 хоног хинтэй ч юу ч ярихгүй одоо найзтайгаа ч юм уу хосороо ч юм уу ямар нэгэн хүнтэй Монгол хүнтэйгээ ирсэн ч тэр хүнтэйгээ юм ярьж болохгүй нэг өрөөнд байрлсан ч юм ярьж болохгүй тийм бясалгал байхгүй юу ойлгохтой шүү энэ нөгөө 7 хоног бүрээрээ өөр газар өөр төрлөөр бясалгал үлддэг юм байна сая ингээд 5 дахь 7 хоногийн бясалгал гээд одоо саяны ламын бясалгаж байгааг үзүүллээ. Тэгээд айгүй сонирхолтой бясалгал байсан заяа. Яг юм алхдаг бясалгал 7 хоног тасралтгүй алхах заяа. Одоо урагшаа хоёр хоошоо нэг чиглэл яг нэг тиймэрхүү сая алхаа хэлсэн. Тэрийг бас яана яг цээжсэнгүй. 6 дахь 7 хоног дээр ямар бясалгал хийдгийг үзүүлье. My god. Энэ яг нөгөө zen гэдэг үг байна. While he was meditating, several thunderstorms break out. Suddenly, this holy place name of Muchilin the lake. Ингэж энд Будда буюу нөгөө Вишну бурхны хувилгаан байгаа шүү дээ. Тэр хүн маань хүн Будда маань гэх юм уу? Яана Будда маань Будда маань гэж ярьчвал айдамаар болтгүй болоо. Будда маань 7 хоногийн турш бясалгал хийсэн байгаа юм байна. Долгуулаа өөр хийсэн юм байна. Саний нэг юм устаа зэн бясалгал байсан шүү дээ. Тэр нь болохоор 6 дахь 7 хоног гэх шиг болсон. Яана буруу сонссон болоо. Тэр үед ингээ усан дээр бясалгал хийж исэн. Тэгсэн чинь ингээ бороо ороод тэгээд тэгсэн чинь ингээ усан давлгаа болоод чөхөр болоод өөрийг нь хамгаалсан ч гэх ямар ч нэг юм хамгаалсан юм байна. Тэгээд 7 дахь 7 хоног дээр болохоор сууж исэн чинь нэг хүн гарч ирээд гэх юм уу яана. Им rice cake, буданы бов, зүгийн балтай өгсөн гэх тэгнэ. Тэрийг нь авсан уу үгүй юу гэдэг би бас гүт сонсч амтсангүй. Гэтээ одоо эдитэн дээрээ одоо таад яг үзэж байгаарэ текстээр засвар оруулъя. Lord Buddha spent the 5th week under this tree. 5 дахь 7 хоногт болохоор энд бясалгал хийсэн юм байна. Яг энд. Энэ ерөн бурхан Буддагийн төрсөн газар юм биш үү? Энэ эцгэгт ирнэ гэж ерөн хин төсөөлөх үлээ дээ. Тэгээ сая надад нөгөө нэг юм замчилж өгсөн лам маань хамгийн сүүлд надад тарин уншиж өгөөд аав ээж нь гэр бүл нь найзууд нь бүгд ад жаргалтай байгаараа happiness, health, wealth гэд одоо гоё өрөөж өгсөн. Үнэхээр гоёлаа. Тэгээд угаасаа өөрөө итгүүл бүх юм билээ шүү дээ. Ямар зэм гоё газар байна. Ямар гоё юм бэ. Би ер нь юм vibration бясалгал хийхтэй үйлдэл гэдэг юмд айгу итгэдэг. Хамгийн амархан тэгснэ айгу үр дүнтэй бидний гоё дээд үйлдэлтэй байчих юм болохоор ингэж chant хийх гэдэг ч байгаа хгүй юу. Миний бас нэг уншиж байсан номон дээр ингэж гардаг хгүй юу. Яаж зөв бясалгах вэ гэдгсэн чинь заавал одоо яг ингэж суугаад гараа ингэж бариад гэдэг юм бас байхгүй. Зүгээр нүдэ аниад тэгэд инээ гэдгсэн. Нүдэ аниал инээ. Тэгэл ингээ үнэхээр юм ад жаргалтай гой сайхан тайван бодлууд орж ирдэг. За яг го бясалгалч угаасаа ингээ айгүй олон төрөлтэй, айгүй олон тодорхойлолттой байдаг штэ. Зарим нь болохоор яг хэлэхдээ юу ч бодохгүй тархиа хоослох нь өөрөө бясалгал болдог. Тэ одоо гой сайхан юм бодох нь бясалгал биш ээ. Тэнгүүд алийг нь бясалгал гэж бодмоор байгаа. Аль нь чамд илүү гоё байгаа. Тэгээ бясалгал гэдэг чинь өөрөө юм гоё байх ёстой биш, муухай байх ёстой биш. Зүгээр л юм одоо хоосон чанар руу төхүүлэх тийм зүйл гэсэн тийм ойлголт, тийм тодорхойлолт байдаг ч гэсэн нүдэ аниад инээгээд үзэрээ. Тархиа хоослохгүй ч гэсэн хэцүү байгаа үед, амьдрал жоохон стресстэй байгаа үед, ингээл бүх юм болж бүтэхгүй байгаа юм шиг санагдаад байгаа үед зүгээр л нүдэ аниад инээгээд үзэрээ. Дандаа л толгойд чинь гой бодлоод амьдрал дандаа бүтэж болж байгаа юмнууд, эсвэл амьдрал тохиолдож исэн гой юмнууд дандаа тиймэрхүү юм орж ирнэ. Ердөөс ингэ нүдэ аниад инээсэн байхад яа өстө тийм ч өөршир, яа өстө тийм ч токсик харилцаа, яа өстө тийм ч юм гэсэн юм орж ирдэггүй юм билээ. Би ч амар гэгэрцэн харагдаж байна уу? Би гэгэрсэн.
За сайн байцгаана уу? 4 сарын 21-8:51 бид нар өнөөдөр 6 цагаас буудлынхаа гадаа цугласан. Тэгэхээр 5 цаг гэж зэрсэн гэсэн. Эхний газараа ирсэн байна. 2 цаг явж ирдэг газар юм байна. Zoo Safari. Namaste. Энэ малгайг сая үүдэнд өгсөн дотортол нь байгаа алчуурлахаараа байдлаад топ байдлаад Юпуг Мишель Амазонка цүнх хിവэрэ тэгээд тавчгийн дээр амьс өмссөн. За одоо ингээ харах юм бол энэ малгайг ингээ өмссөн хүмүүс хэд байна. This is the first place that is not religious. All the places we've been to, they were all temples and Hindu related, Buddha related. So today we are at Zoo Safari, but it's still kind of related to Buddha because they also believe that after enlightenment he was here to do meditation. I don't know, that's what I heard because Indian accent is pretty hard to catch. Яа энэ халамж би чадахгүй мэн. Үхлээ. Толгой дээр альчуур тавьсан ч үхлээ, альчуур тавиагүйсэн ч үхлээ. Яа юу гэгээр. Яа одоо нэг юм шилэнгүүр мөр гэдэг юм дээр явах гадах шиг байна заяа. Яа бүр. Вээ бүр. Дулаан жамсан бурхан шиг юм л. Super. Next. За энэ шилэнгүүр болж байгаа. Амир мэнэ. За яг ингэж өгөн. Oh my god, ямар үзэгсэнтэй юм бэ? Доош харалтай амир юм байна. Ёо. Яа, тэгтээ энэ яг юу вэ? Maybe faster. Залуусаа би ойлгосон шүү. Амьтнууд ингээ хашаа машууд хорж марсан. Тийм зүйл Can you see байхгүй. that large? Машинаас ердөөсөө буухгүйгээр энэ амьтнуудыг үзэх юм байна. Энэ амьтнуудыг ингээ байгальтай зүгээр оршиж байгаа амьтад. Эдгээр ингээ хамгаалаад байж байгаа. Тэгээд машинаараа дундуур нь явж үзэж байгаа юм ямар гоё. Тэгснэ ингэж юм заяа. Хэдүүлээ хідэн амьтан олж чадхыг хараа ямар ч зэнд бол 5 төрөл зүйлийн амьтан байгаа гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо хин нэгэн ямар нэгэн амьтныг бид нарт харуулахын тулд ингээд хорж цагдаад байгаа байхгүй. Одоо нөгөө дотор нь ингээд ургамлаар хооллогч аратан төгөөд эднийг бүгдээр ингээд нэг aread байлгачаар нөгөө аратангууд маань одоо жишээ нь буу мууга бариад идчихэж штэ. Тэнгүүд хашаагаар ингээд тусгаарлцсан байт юм байна. In Bear Safari. Bear. Bear. Yes, bear. Одоо баавга байгаа гэсэн үг орж ийн гэдэг. Одоо энэ баавга нь одоо аратан гэж явж байгаа гэсэн хүн рүү дайрдаггүй. Одоо өөрт нь аюул учруулах юм бол дайрдаг. Гэтэ идэгдэхгүй гэж энэ аюул залхуу 16 цаг унтдаг. Энэ ер нь баг ингээ устгах аюулд орсон ийм баавга юм байна. 8-10 мянган шиг л байгаа гинэ. Аюул залхуу амтан өдөрт 16 цаг унтдаг болохоор одоо аюул бол унтчихж магадгүй төдөө харахгүй байж магадгүй гинэ. Амар хөөрхөн одоо энэ баавга нь ингээд байна заяа. Энэс өмнө явсан машин манай машин мэдээлэл өгсөн гинэ яг энэ хэсэгт ингээ баруун талны ширхэл баавга олж чадлаа гэд. Тэгээ шинэ ирсэн жашгүй байж байна. Яаж өөрхөн юм манай Монгол нохоо шиг өстой өөрхөн юм хэнийг ч албатаж гаргаж ирдэггүй. Эдгээр маань бас нөгөө нэг ялцчгүй Safari Zoo гэд нэрлэлсэн болохоор эднэрт бас тоол өгд юм байна. Тэгээ баавганы дуртай олчом зүгийн баал, заагаас тэр байгаа штэ. Тэгээ сүдэ бодоо өгдөг гинэ. Ийм zoo байвал гоё юм байна. Би анх удаа ийм зүүд ирж байгаа болохоор айгу надад гоё санагдаад байна. Амтан зовоохгүй, нэг гимтэй мэдрэмж авахгүй. Вау, би сая энэ ямар хөөрхөн cute юм бэ гэж саний багаад гэсэн чинь манай одоо Zoo Safari-д байгаа хамгийн аюултай амтан гинэ. Энд байгаа бүх амтнаас одоо автобусны шилийг хагалж чадах хүчтэй цорын ганц амтан гинэ. Одоо өөр зүүн дайрсан амтан хүнийг шууд тэрч ясэртэл нь ер нь тэрвэрт юм байна. Ясэ бүх ясны хугарт. За дараагийнх нь болохоор Эрвэс энэтхэгийн хамгийн аюултай амтан гэж энэ зүүд болохоор 3 ширхэг байгаа. Автобусны чимээнээр шууд нуугдчихдаг гинэ айгүй хурц хараад болохоор бид нэр айгүй аттай унтж байгаа лебер болж чадлаа. Эднэрийг яаж хоолд юм бэ гэж суусан. Угаасаа ингэ тусгаарлаж байгаа юм чинь одоо ганцхан энэ сафарид 3 лебер тарьсан байгаа ч гэсэн ер нь бол ингээд байгальд нь байгаа шүү дээ. Эдгээр болохоор буугааддаг. Тэгээ дараа нь хоол нь хомсдчоор хот руу орж ирээд одоо эзэнгүү ногтыг иддэг. Тэгээд 12-оос доош насны хүүхдүүд рүү хамгийн их дайрдаг гинэ. Энэ болохоор Султан гэдэг Эрвэс байна. Тэгээ 5 настай. Эрвэсийн одоо наслыг 12 орчим байдаг болохоор нэлээд том болсон Эрвэс байна гэсэн. Энэ бар нь эмтгийн үндэсний амт ингэж өгд юм байна. За одоо бид нар арслан үзэж чинь эднэрт 12 арслантай гэж. Энэ 3 арслан бол гурлаа зулцгана гэж юм. Only one is male there. Тэгээ нэг нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй гинэ. 3 зулцгаа. Йоо зулцгаа юм ямар том юм бэ? Some hairs.
Мэдхгүй би энэ халууныг бүр ойлгохгүй юм. Ээж тамал юм байдаг бах гэж бодогдож байна. Юу шатгүй бас. Яаж жаад балаа юм шиг тэр чигээр хамааргүй өгсөн байх юм аа. Баггүй юу? Гомдлож явж байгаад сармөгчөнгөд жугар өнгөрөх гэж байна. Энэ уртаар юу бүхийг өмссөн. Төсөөлөхдөө салхисгээл нэг амар хална гэж яхан мэдчихээс арай ч ингэж хар юбгийг халаад тэгээ салхилангууд яг нэг халдсан материал гой мойнд хүрэхээр бүр үнэхээр зайл байна заяа. 12 сард ийм аялал зохион байгуулагддаг гинэ. 12 сард явбал зүгээр юм байна. Угаасаа ийм амар халуун заяа. Хүн амтан бясалгал хийх хүсэх юм байна. Зэм байхыг хүсэх юм байна. Яаж ийм аим шиг халуунд ч гэсэн 50 байж сурах вэ гэж угаасаа оюун санаагаа бэлтгэх гэсүр аргагүй юм байна. Амар стресстэй юм энэ халуун бол. Нар. Mongolia, Cambodia, Singapore, Malaysia. Oh wow! We will never ever be apart. Oh, like a baby, thought you'll always be mine. Өнөөдөр болохоор буфет хоолтой биш, курс хоол гэж байна. Thank you so much. Тэгээд эхлээд нэг шүлээсэн, дахианы махта ногоотой шүл зүгээр юм хоосон ямар ч амтлагчгүй тосгүй аюу гоё шүлээсэн. Тэгээд дараа нэг юм бөөрөх юм авчраа тавьсан. Голийнх нь бүрээгээд өгс амар гоё. What am I? It's a drink. Yeah. I'm дүүр зэдэд чи уух юм гинэ. Хурхайтай зав яг хүмүүс бүр ажиллаа хийж байгаа болохоор өвдийн зочдтойгоо үйлчлүүлэгч нартай гоё харьцаж байгаа тийм гоё ааш биш заяа. Яг л юм уг хүн үнэхээр хөөрхөн. Одоо чинь хаана утсан чи Солонгост заа ер нь бол тийм хүмүүс нь жоохон муухай штэ. Тэгээ ганцхан буудалтай биш ер нь ингээд тааралдж байгаа хүмүүс. За маргааш дэйли явна. Одоо чимнана бэлтгэх гэж байна. Тэг энд ирсэн хугацаанд шопинг хийсэн юм шиг л бүр үнэхээр их бэлэгтэй болж байна. Тэг хамт бэлгээ ер нь ингээ харж үзье заяа. Энд байгаа бүх зүйл бол бэлэг. За нэг юм байна. Энд дээр юм наран цэцэг мэцэгтэй юм хатгамал байх шүү гэн. Бас нэг утга учиртай ах юм жаазалтын зураг байна. Буурхан боддоо минь. Ийм энэ одоо керамик юм шиг байна. Буддаа байна шаранхтай. Өвхрээд эдэлдэг гэсэн чинь мөхөр нэ манай өрөөнд нөгөө нэг ганц хоёр юу ороод ирсэн. Ялаа шиг юм ороод ирсэн. Тэгээд тэрийг цэвэрлүүлэх гэж байна. За тэр яах вэ? Тоглоом юм болов энэ. Юм амтсан тоглоомнууд юм биш үү энэ чинь. Энэ амар хэцүү юм байна. Эндээс нь гаргаж ирээ тэгээд энэ зураасын дагуу явуулах юм байна. Явсараад энд ирж чадвал аттай юм байна л да. Тэгээд даанч би нэгээсээ ингээд шууд 2 3 унаад байна ингээд. За энэ бол шоколад байх шиг байна. Тийм байна. Thank you. Дахиад бурхан буддаа байна. Ийм хар өнгөтэй. Ямар сүртэй юм бэ те. За ингээ 2 буддаатай боллоо. Өөр ийм ирэх. Шашинтай хүн биш. Гэтэ атеист бас биш. Бурханд итгэдэггүй бол биш. Эмээ надад жоохон бахад ийм ирэг зааж өгчээсэн заяа. Ингээд одоо тэр ажил маань энэ ажил маань бүтэх болоо гэд ингээд нэг юм бодож байгаа байхгүй юу. Тэг би нэг юм бодоотхай. Тэг шивнээд. За одоо эндээс ингээд тасалж байгаа заяа. Тэг 3 3-аар нь ингээд аваад байна. Одоо энэ улаан хэсэг хүртэл ингээд. Тэг хамгийн сүүлд нэг үлдвэл тэр ажил нь нэх бүтэхгүй, 2 үлдвэл 50-50% тай. Тэгээ яг 3 үлдэх юм бол энэ ажил нь саадгүй бүтнэ гэж имээ надад зааж өгч ирсэн. Нэг үлдчихлээ. Яг миний бодсон ажил бол бүтэхгүй юм. Гэтэ кинчана штэ тэр бүтэхгүй бол бүр илүү том юм бүтнэ гэсэн үг. Өнөөрөө энэ нөгөө нэг сүм байсан штэ. Буддаа 7 хоногийн туршид бясалгал хийсэн гэдэг. Тэр сүм нь бас ийм билег өгсөн байхгүй. Энэ нь болохоор яг Буддагийн өөрийнх нь бясалгал хийжсэн модны ориг навчин. Одоо тэр мод нь ингээ амьд байдаг. Тэгээ тэндээс нэг навчийг нь ингээд ламинатортад ингээд өгсөн. Ламинатортад өгсөн байна. Тэгээд баахан л ингээ оцсон газар болгоно л одоо энэ болохоор яг нөгөө монголоор хадаг л гэсэн үг юм байна л да. Тэгээд бид нар чинь ингээ хүндтэй зочин мочин ингээл ирэхээр ингээ хүндэтгэл үзүүлээд ингээ хадаг болгоод штэ. Энийг болохоор ингээ хүзүүнд нь зүжигдэг энийг хада гэж нэрлэдэг юм билий. За энд дахиад нэг юм хүзүүний хада. За бай дээлээд уулзъя.
За бид нар ингээд нийт 3 удаа угтуулж байгаа штэ 3 өөр хотоор явсан. Тэг өнөөдөр сүүлийн угталт ийм цэцгээр угтж байна. Oh, it's interesting. Cheers. Air sign. Aquarius baby. Libra. Baby. It's weird. Yeah. Namaste. Тэгээд New Delhi-гийн хүмүүс бас шал өөр царайтай юм байна. Дахиад бэлэг өгöd юм. Үгүй л гүдэ тий. Айгу гой дүрм төвчтэй хүмүүс байт юм байна. Hi, say Seno. Seno. It's hi in Mongolian. Seno, everyone. Оо. Йоо, ямар гой өрөө вэ? Йоо. Сэнсэ нэмчлээ. 27 дээр тавьчлаа. This room is crazy. За room tour явъя. Ингээд шууд үүднээс эхлэе. Энэ болохоор юм зочны хэсэг нь байна. Эндээ талтай, эндээ сандалтай, эндээ ширээтэй, ширээн дээр жимстэй, буудантай, ийм хивстэй, ийм хэсэг байна. Хаалганыхаа шууд хажууд. Тэгээ эндээсээ ингээд орно байна. Oh, hello. Thank you. За тэгээд ингээ ортой эндээ ингээ тавчгаа тавьсан байна. Night stand нэм том. Энэ гэрэл ямар гоё юм бэ те. Нөгөөтийн night stand нь эндээ нэг юм 3 альчуур pressing, dry cleaning, laundry. Нөгөө 3 юм даавуу уут юм байна. Эндүүдэх, хураа цэвэрлэгээ, тэгээ угаалгах хувцснууд ингээ жалгаж хийх юм байна. Оо юу хөрхий. Тэгээд цонхныхаа хажууд ингээд гоё кофе уугаад юм хараад суугаараа ч юм уу те. Тэгээд ингээд ийм том цонхтой. Тэгээ манай view болохоор ингээд зам руу харсан view байна. За тэгээд энэ талд болохоор ажлын хэсэгтэй. Тэгээд дээрээ бас юм толтой байна. Тэгээд ингээд зурагт энд болохоор мини бар нах шиг байна. Энд болохоор ингээд үндснийх нь амттан байх шиг байна. За эндээсээ сая манад нөгөө миний ачааг оруулж өглөө. Хувцсны өрөөтэй ингээд амар хөөрхөн үлгүүртэй. Тэгээд энд ингээд жижиг сажигнуудад тавих тавиуртай. Эндээ ингээд эндүүтэй. Энд ингээ миний чемодануудыг тавьчлаа. Тэр доор нь бас ингээ гутлаа их тавирууд байна. Хаалга нь болохоор тэр чигээр юм бүр тойл байгаа байхгүй юу? Oh my gosh, би бүр энд бүр байж бол хамаг гой хувцсантай өмсөд гармаар байна. За тэгээд oh my god. Ийм том талтай. Йой. Тэндээ вантай. Би вананд хөвтөж болохоор байна. Амарч болохоор байна. Тэндээ нэг юм гоё зурагтай. Тэгээд ингээ халаатнуудаа энд өлгцэн байна. Доороо жим байна. За тэгээд шөвшүүр нь болохоор эндээ юм тустаа. Тэгээд 0 нь бас эндээ юм тустаа. Тэгээд тэгсэн чинь биш үү эндээ бас юм толтой. Бид ч талент тарах юм шиг байгаа. Тэгээд энэ өрөөнд ганцаараа байрлана. Дээли сүүлийн хот буудлууд маань хот дээрх тусан бүр гоё л. Нэгтээ аргагүй хөө одоо нийслэлд нь ирсэн байгаа. Тэгээд хотын буудлал гэсэн үг шүү дээ. Өмнөх явсан хотууд маань болохоор одоо монголоор ярил Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Сэлэнг, Сүхбаатар. Одоо доошо бууж хоолоо идэ. I'm so happy, so crazy. Би бас сая нэр өрөөнийхөө температурыг нэмсэн. Намайг ороод ирсэн чинь 20-21 дээр байсан. 27 болгочлоо. Гадаад 41 градус байгаа. Гэрийн температур одоо хүүтэн сэрүүхэн байлууг нь гоё. Гэхдээ гаднах температураас ийм хол зөрчгөөр бүр илүү халууцна. Тийм болохоор яг ийм халуун орн руу аялж байгаа бол өрөөгөө тийм хүүтэн байлгаад ер нь хэрэггүй. 27 бол бүр яг болдог. Ресторанд ороод ирсэн. Тэгээ энд ингэнэ өглөө болон өдрийн хоол нь буфет. Орой хоол нь болохоор set menu юм байна. Гэтэ set menu угсаа сонгох юм байна. Энэ нэтгэрэг гэхдээ яг бид хэдэг бол үнэхээр гоё хүлээж авч гоё аялуулж байна. Тэгээ би энд ингээ эрэхтэй айгүй олон юм өвчин намдах юм гидсний юм авчирсан бохгүй угаасаа л гэхдээ ингээ яг нэг тийм ойлголт байдаг шүү дээ. Өвчин намдах юм нэг чиргэлсэнгүү, гидсний юм нэг чиргэлсэнгүү. За эхний appetizer маань ирлээ. Би салат авсан. Авокадо, салмон, тай, амси. It's so good. Broccoli байна. Энийг юу гэдэг юм бэ? Урт ногооныг. 10-аас 10. За main course нэрсэн chicken burger. Okay, I'm a doctor. Burger-ны фонт биш юм байна. Is it ketchup or is it jam? You should try it. It's too sweet. Dessert ирлээ. Chocolate ensemble гэдэг юм авсан. Идэж үзье. I don't think I'll like it. But it's been a long time since I ate this much chocolate, so I think it's good. I love it. Таасан маань их гоё биш нөө уртлаа эрт худлаа илчлээ.